Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Өнөөдөр багш нь та нартай хэл ярианы хичээл орноо. Хичээлээр амьтад болон тэдгээрийн үр төлийг нь нэрлэж сурцгаая. Хүүхдүүд ээ, энэ ямар амьтан бэ? Та нар өмнө амьтныг харж байсан уу? Энэ бол гахай. Хүүхдүүд ээ, гахааны үр төлийг юу гэж нэрлэдэг вэ? Гахааны үр төлийг тоорой гэж нэрлэдэг. Гахай яаж дуурдсан бол? Гахай ингэж дуурдаг байна. Хүүхдүүдээ та нар гахааны дуурж байгааг туурайж дуураарай. Энэ ямар амьтан бэ? Энэ бол нохой. Нохойны үр төлийг юу гэж нэрлэдэг вэ? Нохойны үр төлийг гөлөг гэж нэрлэдэг. Хүүхдүүдээ нохой яаж дуурдсан бол? Нохой ингэж дуурдаг байна. Хүүхдүүдээ та нар нохойны дуурж байгааг туурайж бас дуураарай. Энэ ямар амьтан бэ? Энэ бол дахиа. Дахианы үр төлийг юу гэж нэрлэдэг вэ? Дахианы үр төлийг дэгдэхэ гэж нэрлэдэг. Дахиа яаж дуурдаг вэ? Дахиа ингэж дуурдаг байна. Та нар дахиад дуурайж дуураарай. Энэ ямар амьтан бэ хүүхдүүдээ? Энэ бол муур. Муурны үр төлийг юу гэж нэрлэдэг вэ? Муурны үр төлийг муужгай гэж нэрлэдэг. Муур яаж дуурдаг вэ хүүхдүүдээ? Муур ингэж дуурдаг байна. Хүүхдүүдээ та нар ч гэсэн муур яаж дуурж байгааг туурайж дуураарай. Өнөөдрийн хичээлээр эдгээр амьтдыг үр төлтэй нь хамт нэрлэж сурлаа. Муурны үр төлийг муужгаа гэж нэрлэдэг. Шүү дээ. Бусад амьтдын та нар үр төлийг нь олж холбоорой. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.